Сайн байна уу? Йоо мафа. Сайн уу? Тэглгүй яах вэ? Сая бас явчаад ирлээ. Дахиад явна. Зүүн аймаг руу явж үзэх санаа байна. Баруун аймаг руу явцсан. Бас Говь алтаар явах төлөв байгаа. Тэнд бас Говь алтны жидийн ор нэгдчихэ. Ховд аймгийн замгаар руу харахад Альфинад болох нь одоо ингээд 7 сарын 2-нд тийшээ явахд хөлсөн байгаа. Хөсөлтөй болохоор явна гэж боддог байна. Хинтийн Бачирет. Ус аймгийн нөгөө Хяргас нуурлаа явах гэсэн. Огт өсөж байна. Өсгөл яваар л тайг. Хөсөлийн тайг. Баруун тайг. Хөвсгөл Арангай. Хоол хийх газ, майхан, урд өвсгэр тэгээ машин сайн байх хэрэгтэй. Аюулгүй байдал хамгийн чухал шүү дээ. Олон хөгжим авч явах хэрэгтэй. Дуу авч явах хэрэгтэй. Гоё спикер авч явах хэрэгтэй. Гадагшаа авахд ч тэр. Мэдээж утас тэгээ power bank. Одоо бол нарны тос шумуулын юу л ашиг байна да, цэцлэл ашиг байна да. Одоо биш энэ уулчин хүнд бол зориулагдсан тус зориултын майхан байдаг тий өндрий. За тэгээд мишако мэдээж хэрэгтэй, гудас хэрэгтэй. Юу, шүдэнц. Шүдэнц. Тий, шүдэнц. За тэгээд аяга. Өсгөнд бол. Тэгэхээр очиж байгаа газар орныхоо байдлыг судлах одоо ялангуяа би нөгөө нэг тийм экстрим аялал хийдэг учраас миний бодлоор сэтгэл зүйн бэлтгэл чухал гэдэг. Тэнд тэгээ усны гутал энэ зүүн ч бас их бороотой байна гэсэн шүү дээ. За гэр бүлийнхаа хэрэгцээнд тэгэл одоо хүүхдийнхаа одоо юу гэдэг нь те одоо хэрэглээнүүдийг Бүх төрлийн мэдээллийг интернетээс авч байна. Тийм ч бас мэдээж дата болж байна. Дулаан хавцсан мөлөө. Хичнээн 100 ч гэсэндээ тэгэл. нарны тос гар утас тэгээ power bank. Хайкинг гутал сайн маш сайн гутал. Тэгээд мэдээж борооны цов. Дата бол чухал шүү дээ. Дата чухал. Ялангуяа хөдөөч гэсэн. Mobicom-аас бас нөгөө урамшил зарласан байлээ. Mobicom-ын 60 GB дата 60% хямдраад 24,000 гарсан байлээ. Тэгээ бас нөгөө нэг та дата багтаа сонгож аваад бусдын дугаар цэнэглэлт хийх юм өөрөө ах юм бол оноо төлөлөө гар усны эзэн болох боломжтой. Тэгээ датаг урамшууллын өрөөнд бас зөндөө бэлэг хүлээж байгаа юм билээ. Окей. Тэгээд бас датаг урамшууллын хүрээнд олон бэлэг хүлээж байгаа юм билээ. Тэгэхээр таас сонирхоод үзээрэй. Mobicom-ын вебсайт руу ороод Гоё юм байна. Дата их байвал зүгээр шүү дээ. За тэг бэлгийг авч авъя. вебсайтын аппликейшнээр хараарай. Тэгээ би яг нөө 100 болохоор илүү их дата ашигладаг. Ягаад гэхээр нөө нэг Wi-Fi шүлжээнээс их хөвчлэн гарч яваад өрөвжийн маш их ашигладаг ш 100 метр. жил болгоны зун тэгдгийг. Тэрийг би бол маш сайн ашигладаг тий. За Mobicom баярлалаа гэж хэлдэг. За баярлалаа. Хүмүүсийг хойлох ёстой гэвэл одоо хөвсгөлийн хойд хэсэг те одоо саяны нур болон хордол сардаг. Тэгээд завхны мухартын голч гэдэг юм уу те лагшны арнуу. Тэгээд увсын одоо хархираа түргэн ч юм уу тиймэрхүү газар бол аялах хэрэгтэй байх гэж бодож байна. Тэр сайхан өндөр уусуудыг тэр гол нь тэр эхлүүрийн сайтыг гэдгийг харах. Тэр л хамгийн гоё болов. Тэр бол заавал байх хэрэгтэй. Нуур бол мэдээж даваараа дайраа үзсэн шүү дээ. Сайн үзсэн шүү дээ. Зөндөө газар байна дөө. Монголд бол аялаад тал үзэх хэрэгтэй. Төв тэгшин талыг үзэхдээ гинт нар гарч ихийг үзэх хэрэгтэй. Баян үеийн аймаг толб нуур. Гайшоо. Монгол орчин ерөөсөө тэр чигээрэл аялахад зориулагдсан тийм гайхамшигтай үзэсгэлэнтэй шүү дээ. Одоо ингээд богдуулахад одоо 34 5 ам байна те. Ам болгонд тэр болгон хүн очиж үзээгүй байдаг. Ам болгонд тос тостой өөр, ус нь өөр, цэцэг ургамал нь өөр, уулын оройд нэг өөр, уулын ёроолд нэг өөр. Одоо баян үеийн ялтай таван багтч юм те. Аранга хорог төхний цагнаар аяласаа л гэж хүсэж байна. Үгүй ер нь л хотоос хаашааж гарсан гоё шүү дээ. Манай бол монголчууд тэгэхээр хаашааж амаагүй л явсан. Ойрхон байсан ч хамаагүй. Гарсан л дээр. Одоо энүүхэн хостоо нуруу байж тэ 90 км давхаал. Тэгэл гих мэтлэнгээр ерөөсөө Монгол дөрн аялахад бол ерөөсөө тэр чигээр таатаа орно шүү дээ. Сэлэнгийн сайхан хөтлөм болоо их гоё газар хэллээ шүү. Дүүжин гүрмөр тэг экстрем аялал байдаг. Өөр нур аа. Борнер. Тий. Өөр нурлоо би нөгөө сая цэрэгт яваад ирсэн аахгүй. Дорнтод тэгээд минигийн тал тэгээд бүр нур айгаа очиход аюу гоё. Ер нь бол нөгөө говь аймагуд те цагаан суургыг хүмүүс аягүй сайн үзээсэй гэж бодлоо. Би бас өөрөө үзгээсэй гэж бодож байгаа. Яг одоохонд очиж амжаагүй. Гэтэ заавал намраас үзнэ гэж бодож байгаа. Би бас тийм ч олон газар л очиж үзээгүй. Тэгэхээр Монгол орноор бас нэлээд бас тойрог гэсэн бодлол байдаг. Гэхдээ Монгол орн маань ер нь л үзэсгэлэнтэй өөр өөрснөө гэсэн өөр хүмүүс тогтцтой. Одоо тийм газрууд бол зөндөө байгаа болохоор аль болох олон газараар аялж үзээсэй л гэж бодож байна. Тайг руу. Тэг хүн болгоны очиод идэг газар биш болохоор гадныхаа амар зорж ирдэг. Тэгэхээр монголчууд өөрсдөө Монголд байгаа юм чинь тэр гоё газрыг очиж үзээсэй гэж хүсэж байна. За баярлалаа.